Өдрийн амгалан айлтгахыг та бүхэн UBS телевизээр сайн ток шоуг хүлээн авч үзэж байна. Үзэгч таны амралтанд зориулан бэлтгэдэг сэтгүүл сайн амны хөтлөн хүргэдэг сайн ток шоуны шинэ дугаарын зочноор хүрэлцэн ирсэн хүндтэй зочноо одоо үзэгч та бүхэнд танилцуулъя. Өдрийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн танд баярлалаа. За танд үгүй. За баярлалаа. Танаас ийм бэлэг аавна гэдэг бол миний хувьд нэг төрийн хэрэг. Таныг судалт нь урьлаа. Өдөрт та бүхнийхээ амралтанд зориулан бэлтгэдэг сайн ток шоуны сар шинийн хамгийн анхны бэлэг дэмбэрэлтийн дугаарын зочин Монгол Улсын гаяд тамирчин мэргэжлийн сумаа бүхийн 69 дэх их аврах Мөнх хотын даваа жаргал өргөдөөрлээ. Танд энэ өдрийн мэнд төргий. За баярлалаа. Үзэгч олонтойгоо мэдлэгийг урьжээ. Өнөөдөр өдрийн мэндийг хүргэе. Яг одоо бол монголчууд сар шинийн бэлтгэл ажил гэдэг завгүй байгаа. Тэгээ таны хувьд бас сар шинийн өмнөхөн их орондоо ирсэн байна. Магадгүй аав ээжийнхаа сар шинийн бэлтгэлийг базаалцах гэж ирвүү, бууз хийж өгөх гэж ирвүү. Ирсэн чинь бууза хийцэн байна. Хийцэн. Тий. Жохон бас хоёр хөгшөндөө туслах санаатай ирсэн. 2009 онд одоо хамгийн сүүл одоо цагаан сараараа ирсэн байгаамаа. Энэ удаа бас Японд бас ажилтаа очир 8 даа ингээ буцчихъя. Монголдо шинжилж амжихгүй юм уу? Сая хацуу башуу өндөрлсөн юм. Башуун сэтгэгдэл юм ямар байна? Угна Токиод ерөөсө урьдчилан төрүүлсэн юм байлээ. Хамгийн сүүл 9 сард нодлон төрөө байхгүй байсан бас гэмтэл мэмтэлтэй байлаа. Тэгээд энэ сарын одоо энэ жилийн эхний башууд төрүүлэх одоо Токиод одоо анхудаа төрүүлчихье гэсэн зорилготой барилцсан. Тэгээд сэтгэл төрж сүрсэн барилдаа хийж чадсангүй. Гэхдээ би тантай ярилцах энэ ярилцлагынхаа эхэнд бол заавал нэг зүйлийг тодтогч хэлье гэж бодсон. Монголын ард түмэн ер нь сүүлийн 20 жил бол одоо арлын Японд одоо хэдий харь хүний спорт ч гэсэн тэр спортод тэнгэрлэг сайхан Монгол эрчүүдийнхаа одоо эд таваа гайхуулан барилдаж байгаа энэ барилдаа нэг үргэлж үзэж сэтгэлийн их цэнгэл эдэлжсэн. Тэгээд өмнөх сард тэгээд таны хувьд бол ер нь сэтгэл дундуур байх нь аргагүй тийм ээ. Гэтэл бас бидний нэгэн хайртай хүн манаас төрүүлсэн учраас Монгол үзэгчд нэг сэтгэл өндөр байгаа. Тий. Одоо манай монголчууд Монгол аваргууд болон Монгол хөгчүүд одоо өөрөө хэдэн жил төрөөгөө алдсангүй. Энэ дэр бол сэтгэл бол маш их өндөр байдаг. За тэр дундаа одоо монгол хүн одоо мэргэжлийн суманд орсноос 20 жил болсон. Манай цэвгийн мяхын одоо анхны төрөв одоо 20 жилийн дараа ингээд нодлон 5 сар бий болсон. Одоо өөрийнх нь төрөөс илүү одоо маш их баяртай байсан гэж хэлж болно. Ер нь сума бүхийн дивжэнэ Монгол аваргууд, их аваргууд ер нь ихэрлэхэл учиртай юм шиг байна. Хамтдаа одоо баруун зүүн жигүүрийн манлайлал гарах тийм учиртай байна л да. Тэгээд та бүхний энэ сайхан амжилтанд ард түмнийхэн сэтгэлийг миний хувьд одоо бас илэрхийлж сууж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд хоёлаа сар шинийн тухай сонь сайхан яриа. Тэгэхээр мэдээж энэ жилийн хувьд бол
Монголдоо бол шинэлж амжихгүй буцах юм байна. Таны тэгээд хид хидэн ярилцлагаас уншижсэн. Монголд сар шинийн бүх болж явах, наадмын дэвжээний бүхчүүд барилдаж явах энд ерөн сэтгэл гэгэлзэн шүү дээ. Ер нь башаа бас давхцдаг баг тийм ээ. Тэг яг 7 сарын 11 12-нд яг биднээс одоо 7 сарын башиг яг давхцдаг. Яг наадмын одоо 2 өдөр бол унахгүй гал одоо шидэ зогол үздэг те. Цагаан сарын хувьд яг башиг ч гэсэн одоо бас одоо миний одоо хувьд бага бахта аавыгаа дагаад одоо бүх үздэг байсан. Тэгэл одоо бас өөрөө бүхэд их хорхоотой. Тэгэл бага бахта нэг бүхчүүд хувцалдаг өрөөнд байд. Тэнд одоо тэгэл хүүхдүүдтэй одоо ноцолтон тэгэл одоо хамаг хувцгуунараа ураал тэгэл битүүрдэг байсан да. Одоо Японд ер нь сар шинээр яаж битүүрх үү? Золголт ер нь ямар ном журмаар явагддаг? Ер нь Японы элчин сайдаар очино. Сайдтайгаа золгоно. Тэгээд одоо энэ одоо яа таарах нь сайн мэдэх байна. Тэгээ бас 2 сарын 11-нд одоо бас яг сар шинээр одоо Хакку Кап гэдэг миний нэрмж тэмцээн одоо 3 дахь зохион болж байгаа. Тэр хүүхдүүд маань бас хүүхдүүдийн тэмцээн болох юм. Бас сайхан тэр бэлэгтэй өдөр давхцаж байгаад бас маш их баяртай байна. Одоо буцахтаа бас Монголоос амжилт гаргасан хүүхдүүдийг хамт явж байгаа гэсэн тий. 8 хүүхд одоо сонгогдсон байгаа. Одоо манай өмнөх амжилт хамгийн анхны амжилт маань одоо Монгол хүүхдүүд хөрөл медаль авчирсан. 2 дахь жилд мөнгө медаль авсан. Энэ жил одоо алтан медаль аваасаа гэж хүсэж байгаа даа. Ер нь хэдэн орноос хүүхдүүд ирэх вэ? Өнгөрсөн жил Япон, Монгол, Солонгос гэх 3 улсын хооронд зохион байгуулсан. Энэ жил бас жоохон Токиод хийж байгаа бодгоор бас цаг хугацаа бас давчиг байлаа. Монгол, Японы 2. Ер нь одоо Монголын хамгийн бага насны хүүхэд нь хэдтэй хүүхэд хичээлж байна? Хичээлнэ гэдэг юм уу? Сумаа бөхөрөөд яана гэдэг. Одоо хичээлнэ гэхгүй тий. 8 настай хүүхэд, 8-аас 9 настай хүүхэд. Жингийн үед одоо ямар вэ? Тэр хүүхдүүд бас хөөрхөн бас бондгор хүүхдүүд байгаа. Тэгээд нэг цаад Японы хүүхдүүд ч бас том хүүхдүүд байгаа. Тэдэртэйгээ тэгэл одоо. Тэгтэл Монгол хүүхэд шүрмсэн хайчгаа. Шүрмсэн хайчгаа хай тий. Тэгээ одоо бас би бодлоо юм да. Одоо Монгол хүмүүс одоо мэрэгжлийн сумуудаар 20 жил болсон. Одоо хайчаашаа 20 30 жил тий. Одоо бас Монголын ард түмэн болон Японы ард түмнийг одоо баярлуулах тийм одоо залуу үе бас бэлтгэх санаа бол маш их байд юм аа. Таны хувьд одонгийн хүүхэд юм бэлээ? Ээжийнхаа, ээжийн аавынхаа одонгийн хүүхэд. Тэгээд айлын баг хүү ер нь эрх танх зан өнөөдөр ер нь байна уу? Хүн харахад бол ингээл сүрлэг уул шиг хүн байдаг. Тэгээд ээжийн аавда магадгүй бас эх орноос аваад байж байгаа л ирлээ гэхэд те. Тэгээ ээжийнхэн 38, аавын 44 дээр гарсан хүүхэд болохоор тэгээд одоо хамгийн бага нь одоо эрх байлгүй яах вэ? Тэгээд одоо Япон явсан явтал одоо аав ээжийнхэн гол дундтай байсан. Харин тийм гэсэн. Тэгэхээр одоо аав ээжтэй үнэхээр бас дарамттай байсан баг тий. Одоо ер нь эрх зам нь юугаар илэрх вэ? Одоо харин яад юм бол эрхэлж чадж байна. Одоо эрх танх тэгж дураараа өссөн тулдаа л одоо тэр Японы аралд очиж одоо тэр шийдэмгий болон тийм өөрийнх нь тийм одоо зан характераар барилж чаддсан болоо гэж бодоод байна шүү дээ. Ер нь айлын багууч ер нь сайн явдаг, сайн барилдаг спорт ер нь амжилттай байд юм шүү. Зөв ирэх байна гэдэг их чухал та тий. Мууян аварга ер нь таны амжилтанд хамгийн анх түрүүнд нэг аав нь за миний хүүч ер нэг бүх болжтэй. За миний хүү сайн хүү шүү гэж хэлж исэн үе нь хизээ бол ер нь аав дархан мих зааж өгч юу танд? За тийм Монгол бүх мэрэгжлийн сумуу бүх одоо барилдана гэдэг утгаараа тий мэдлэгэн байж магадгүй. Яг тийм одоо михний хөлбөр болон тэр цаг үеэр бас шал өөр юм зөндөө байдаг. Би нэг харин нэг юм ярих юм нэг одоо сумуугийн одоо шикорд гэж ярьдаг. Миний бас хайрладаг шүтдэг авраг Футабайма гэж авраг байдаг. Тэр хүн маань 69 дараалан одоо давсан байдаг. Би тэр хүнээр их төхөж очсон. 63 дараа тэгээд ойцсон л доо. Яг тэгэхэд бас сэтгэл санаагаар маш их унтсан байсан. За тэгээд ингээд бас хүн амьтандаа ярихыг ч хүсэхгүй байсан. Тийм үед яг аавас Монголоос уц ирсэн. За энэ бошуудад төрүүлэх юм бол аавтайгаа ажиллагаанд 5 дараалан төрүүлэх юм байна шүү гэдэг уц ирээд тэгээд одоо сэтгэл санаагаа өөрчлөл барилдаандаа төлөвлөсөн. Тэгэл яг бошуугийн өмнө аав ирсэн. Тэр бошуудаас нэмэлт барилдаа хийж төрүүлсэн. Тэгэхэд л одоо ааваас их гоё үг авсан. Тэгэл за үнэхээр одоо аавтайгаа ирнэ. Ижлэхэн боллоо гэж
тэгэхэд бас маш их баяртай байсан юм байна. Аав их чухал сэтгэлийн их хийж те тэгвэл танд. Манай хүн чинь их олон хүүхдээ биш юм хүртлээ тийм тас гэж хэд хэдэн үг хэлгээд бас жинтэй байгаа тийм. Ер нь ордонд очиж их бүх юм үздэг үү? Хамгийн сүүлд оригинал Токиогийн намрын барилдааг үзсэн юм байна. Бас одоо нас явцсан болгоо бас нэг Токиод ирэхгүй байна. Нийсч очих явдал судалтай жилээр ирэхэд. Тэгээд би бас жилдээ бас хаяа бас ирчээд байгаа болохоос тэгээд сайхан байна. Таны хувьд ер нь ойр дотныхнын дэрэгдээс нь ингээ хараа сууж ах хэцүү байдгүй эсвэл их гоё байдгүй барилдахад? Эхэндээ хэцүү байсан. Одоо сүүлд дассан. Тий. Байж лээвэл сайхан санагдав. Байж лээ сайхан. Би аврагт нэг бэлэг бэлдсэн. Миний хувьд зочдтой бэлдэд зориулж бэлгэлдэг. Тэгээд зочин маань бэлгээ задлж үздэг. Тэгээд монголчууд чи ер нь бэлгийн морины шүдийг үздэг юмаа гэж жоохон тэгдгэлээ. Тэгээ одоо за аврагч бэлэг их л авдаг байхдаа ер нь бэлэгдээ сэтгэлийн бэлэг гэж их өөр зүйл байдаг шүү дээ. Тэгэл юу ах вэ? Хамгийн сүүлд бэлэг ямар бэлэг авсан? Хамгийн сүүлд бэлэг марцчихэ. Янз бүрийн масаар байгаа. За. Миний маш дуртай юм бэлэг байна. Танд яагаад сагсан бөмбөг сонгосон бол гэж бодож байна тань? Бага бахта ер нь ирээдүйд одоо мэрэгжлийн сагсан бөмбөгийн NBA явна гэж л боддог байсан. Тэгэл одоо өглөөнөөс орой одоо шийдэн дээр унждаг байсан. Тэр үед чинь тэгэл одоо заал авах мөнгө төгрөг байхгүй юм чинь. Тэгэл гадаал тоглоно. Тэгэл аав ээжээс мөнгө аваад нэг үнэтэй пүүз авахулна. Тэгэл сар олоод тэгэл нэг пүүзэн цоорчин. Тиймэрхүү л одоо сагсан дуртай тийм хөвгт байсан. Тэр үед яг Майкл Жордан яг одоо нэг болоо буцаж хурж ирээд олон төрөг авч ийсэн. Тэр юу байсан. Тэгээд сагсанд их сонирхолтой байсан. Өөрөө бас 6-7 жил одоо сургуульда сагс тоглож одоо Аярзунга нэрэмж тэмцээн гэж болдог байсан. Тэнд одоо 3-д орж хүрэл медаль авч ийсэн. Тийм бас түүх байдаг. Арсан бөмбөгний араас одоо ер нь гүйж амжиж гэнэ үү? Хамгийн сүүлд нэг бэлтгэлийнх нь нэг төрөл орох уу? Ер нь би хаяа хөс гаргадаг. Хамгийн сүүлд нодлон 12 сард одоо манай Японд байдаг Монголын оюутны зөвлөлийн холбоо гэж байдаг. Тэн зохион бол сагсан бөмбөгийн тэмцээн болдог. Тэнд төрүүлсэн одоо багтаа биднээс одоо сумууч манд нөхөрлөх одоо тийм тоглолт хийдэг. Тэгээд бас нэг сагсан бөмбөг гэж ярьснаас 2008 онд Лос Анжелесд тойргийн барилдан болсон. Тэгээд тэнд бас нэг дуучин одоо хар гэх юм уу да. Одоо хипхоп дуучин Exhibit гэж юм байдаг. Тэр хүнтэй нөхөрлөөд. Тэгээд тэр хүн одоо манай гэрт ирээч гэдэг өөрөө. Тэгээд хэдэн бөхчүүдтэй би очиод. Тэгсэн чи хүүгийнхэн төрсөө дэр юм байна. Тэгээ ямар ч бэлэг байдгүй. Өөрийнх нь цагийг тайлаад өгсөн. Хөөдөн. Тэгээд явахын алд надад юм бас сагсан бөмбөг бэлгэлээ авсан. Тэг ингээ харсан чинь Майкл Жордангийн гараа шигтэй бөмбөг байд. Яа баярлаа. Юу цаг мах нөгөө бөмбөг нь илүү байгаа. Тийм бас нэг гоё юм байдیں۔ Бас их баярлаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ахмад Цай. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Бид нар одоо ингээ үзэгчд төсөөлөхөр одоо гараал барилдаал даваал одоо тэр нэр алдар шагнал тэр гайхамшигтай ертөнцид бол зүгээр энэ хүн ингээл яваал орцсон юм шиг л төсөөлдөг л дээ бидний хувьд. Харахад их амархан унгаад байгаа юм шиг. Мэдээж асар олон жилийн хөдөлмөр асар одоо айхтар төвчээр хатуужлын ард энэ их авраг гэдэг цолыг тэгээд хүртчээд олон жил дааж явна гэдэг бол их чухал байдаг юм шиг л. Энэ айхтар спорт руу ер нь юу хөтлөөд оруулж байгаа тань? Яг биднээс яг 7 хүүхдэн анх Японы Осака хотод очиж 2 сарын хугацаатай бэлтгэл хийж ер нь яг сумуучин болно гэсэн тийм зорилготой болоо яваагүй. Тэнд яхан сумуугийн бэлтгэл хий. Хэрвээ тийм одоо аз юу нэг одоо юм бүхэн таарад их юм бол
сумгийн дэвжээнд үлдэж магадгүй гэсэн тийм зорилготой анх явж исэн. Тэгээд одоо амар гологддог байсан. Тэгэл энэ тентхийн одоо уяагаа тавуулан захирлууд ирээл одоо биднээс бэлтгэлийг хийгээл барилдуулаад хардаг. Тэгэл долуулаа ирсэн 3 хүүхэд ихээ сонгохтой явцсан. Токиор явцсан. Сумуучин болно гэх. Тэгээд 4 хүүхэд байдаг. 4 хүүхэд дундаа би хамгийн бага нь хамгийн туранхай. Тийм хамгийн туранхай хамгийн жоохон. Тэгээд ингээ 2 сар боллоо. Тэгээд явах боллоо. Тэгсэн жил одоо явахын өмнөх өдөр тэгэл нэг Япон хүмүүс чинь дайлал одоо ингээ явах гэж байгаа хүүхдүүд манай энэ төргээ. Тэгтэл одоо яг одоо манай дэвжээний багш маань уц ирсэн. Манай дэвжээ санчир болдог. Рүү санчир болдог. Монгол бүх залуу байсан. Тэр маань надаас 2 ах хүн байсан. Тэгээ манай багш яриад за ийм 4 хүүхэд байгаа гэдгсэн чинь. За манай санчир болдоос дүү хүүхдийг би сонгомоор байна гэсэн. Дүү насаар. Насаар дүү. Гэсэн чинь нөгөө 3 нь болохоор санчиртай чицүү. 17 та хүүхдүүд. Би 15 та байгаад байдаг. Тэгээд нэг сонгож ирсэн. Нэг тийм түүх байдаг. Тэгэл бас одоо манай анхны одоо дээдийн зонд одоо амжилт үзүүлсэн Кюкшизэн ах байгаа. Кюкшизэн ахаа одоо бас бонаар бас явж исэн. Хүнд хэцүү л гэж яриад байдаг. Яг чухам юу нь хэцүү гэдгийг зүгээр жишээ гаргаад хэлэхэд юу яж болох вэ? Анх чи одоо би чинь 15 та 62 хилтэй. Метр 75 6-тай. Тэгээ явж илаа. Тэгэл өөрөө их хорхоотой тийм дуртай байсан. Тэгэл анх тэгэл дэвжээнд очиод нэг ах бүх нартайгаа ингээд барилдахад бас нөгөө ч хөдөлдөгөө. Тэгээд би жирнэ ирэх газраа ирнэ буруу сонгосон юм шиг байна гэж бодоод. Тэгэл ерөөсөө намайг бэлтгэл ерөөсөө нэг хийлгүүлдэг байсан. Идэл унтуулад идэв. Яагаад ингэж байгаа юм болоо гэд. Тэгсэн ч ерөөсөө жин нэмхийн тулд. Тэгэл ерөөсөө сарын хугацаанд 15 18 хил нэмэл. Тэгэл сарын дотор 5 см өсөөл. Идэж явах зүйл нь өөр вэ? Ерөөсөө өдөрт 5 литр сүү уудаг гэсэн. Тэр сүүнээс болсон болов ч гэдэг. Тэгэл ерөөсөө унтаад идэв. Унтахтаа бас хамгийн дээд одоо амжилт маань 18 цаг унтсан амжилт байдаг. Тэгээд манай унтахтаа хөдөлдөг юм шиг. Яг ингээд унтахтаа ингээд дээш хараад унтчихдаг. Тэгээ манай ах бүхнэр дэгдээс. Энэ өгцөн биш үстэй гэнтэй. Тэгээ Японы бас нэг зөөрөг байдаг байхгүй юу? Манай их унтсан яасан хөвгт бол өс тойронд том болдог гэж ярьдаг. Унтж явах. Тэгэл идэхээс гадна тэгэл бэлтгэл бол маш хэцүү. Өдөрт одоо 3 уйлдаг байсан. Уйлдаг аа? Одоо л ингээд нэг танаас нэг сайхан авраг харагдаад байгаа болохоор яг тэр үед нь өдөрт 3 уйлдаг байсан. Тэгээд одоо бэлтгэл дээр 2 уйлдаг байсан. Тэгээ би бас бодоод байхад их сайхан дэвжээнд орсон болоо гэж боддیں۔ Тэгээд ингээд нэг бэлтгэл хийж явах чинь өөрөө ирэхгүй тэгэл одоо шарандаа гэх юм уу тэгэл үйлччихдэг. Тэгэл нэг ах бүхнэр чинь тэгэл бэлтгэл дуусны дараа мөрөн дээр тэгд чиний төлөөл хийсэн шүү гэж. Тэгэхээр уярч нэг уйлж байгаа. Тэгэл өөрөө шарандаа нэг уйлна, уярч нэг уйлна. Тэгээ өөрөө унтахтаа хөнжилтөө болсон нулимстай. Маргааш дахиад энэ бэлтгэл эхлэнэ гэхлээр яс хавталцаад. Тийм л хүнд тэгэл бас Япон хэл байна. Япон хэл гэхэд дуунаас сурдаг гэсэн. Тэгээ нэг ах бөхөөсөө нэг шид явдаг байхгүй юу? Бэлгэн. Тэгсэн чинь наад дуугаа сураад одоо Япон хэлээ сураар гэж. Тэгсэн чинь шид чи яг нэг хажууд нэг үгний карт нэдэж шүү дээ. Тэрийг бүгдийг ингэ дагаж бичдэг гэсэн. Дагаж бичээд мэдхүү ханз гараад ирэхлээр дуугаа сонсоод ингэж уншд юм байна гэх. Тэгэл ер нь Япон хэлэн дээр тэгэл сайжирсан. Япон хэл сураад ирэхлээр ингээл Банцкий уулан тэгэл зэндаа ахаал ирсэн. Тэгэл юун дээр зогссоо гэсэн яг жин байхгүй болол. Жин дээр бэр дутагтаад тэгэл. Тэгэл жин нэмээд тэгэл алгалж гисэн л дээ. Авид алсад оттож арлын оронд алдраман дусаа. Аврагаас төрсөн авраг хөө ардын дууны юндингаа. Хөвчин дэлхийд хагхон ирдэ бүх Монголын тэнхэл ягшуу сари хөтөлсөн дүү хамаг Монголын хэмэрдэг Яа, нэвтрүүлгийнхаа зочдод сюрприз барьдаг. Тэгээ нэвтрүүлэгт маань нэгэн хүнтэй зочин хүрэлцээрсэн. Баялаа зочноо хамтдаа огт авъя.
Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөгч. За. Гэгшүү зам Батбаяр. Сайн байна уу? Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Манай сайн Би сая харчлаа та. Модон сүпрүүд жоохон зохион байгуулалт бүр байна. Энд нэг халах хүч хийхгүй бол тий. Харин тийм байна. Хатсан уу? Тэгээ мэдчихлээ. За. Нуугдаад орох гэсэн чинь тэмээс юм болохоор тэгээд. Хааж байгаа юмар хаана гэсэн чи хаагаагүй юу Тийм яасан. байна. Үзэгч та бүхэн сайн ток шоуг хүлээн авч үзэж байна. За өнөөдөр миний зочноор Монгол Улсын гаяр тамирчин Хакхо даваа жаргал оролцож байгаа. За миний урилгаар нэвтрүүлэгт маань бас нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирлээ. Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх Гэгшүү зам Батбаяр. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За та хоёрын хувьд ер нь хамгийн сүүлд хизээ уулзсан байсан бэ? За харин хизээ юм л да. 4-5 сар 2-3 тэмцээн өнгөрсөн байгаа тий. Тийм байна. Тэгсэн уулз чадаагүй. Би Японд очихоор Токиод очиад яг зөрчөөд. Тэгээ манай хүм чинь нөгөө Кюшү, Нагоя тэгээд Осака гэдэг өөр хотууд дээр барилдаг болохоор дандаа зөрөөд ирсэн л да сүүлийн үед тий. Тэгээ та бүгдийн боноор аврахтайгаа энд уулзлаа шүү дээ. За баярлалаа. Тэгээд мэдээж одоо олон сүмөчтийнхаа анхны одоо замыг татаж наран улсад одоо хаалхын амжилттай нээж гисэн таныг бас нэвтрүүлэхдээ урийн ирж их аврагтай хамттан одоо хоёулантай ингээ ярилцж байгаа да миний хувьд бол их сэтгэл өндөр байна. Таны хувьд ер нь сум үзэж гин үү? Амжиж гин үү? За сум бол Сум одоо нэг зав гаргах юм байгаа зү. нэг хай нэг гаргачихад байгаа юм байна. Яг үнэндээ тэгээд сүүлийн үед бол тэгээд мэдээгээр хай нэг гүйлгээд нэг харчдаг. Тэгэл аврагыг за ялцсан байна. Өнөөдөр унтсан байж тэгэл хардаг л да тий. Тэгээд дээр нь бас өнөөдөр бас энэ улаан UBS телевиз дээр ирж байгаад их баяртай байна. Ягаад гэвэл миний хувьд бол бас сумын анхдагч тэгээд бас сумын холбооны ерөнхийлөгчийн хувьд энэ телевиз анхдаа сумууд гаргаж ирсэн тийм. Хамгийн анх Гэгшүү зам гэж нөхөрлөлтөнд Монголоос ирсэн тэнд нэг онгон нүттэй бор царайтай нэг хитэн залуу ирлээгээл гэж хад Японд дэнэчгээр гарч яхад энэ Улаанбаатар UB телевиз чинь UBS гаргаж ирсэн шүү дээ. Тэрний дараа маш олон телевизүүд зэрэг гаргаж гисэн. Бүгдээрээ сумоо сонирхолтой байна. Энэ сумоо гаргая гэд. Тэгэд өнөөдөр нөгөө гаргаж ирсэн телевиз байна. Бүгдээрээ гаргаж чадах болсон. Тэгэхэд л өнөөдөр манай UBS телевиз маань сумоогоо ингээд гаргаад байгаад би бас баярлалдаг. Тийм. Энэ танаа телевизээр дамжиж сумоогоо үзэж байгаа шүү. Тэгээд танаа телевизийн хамт болно. За манай Төмөр Батар гоё. Баярлалаас давхар илэрхийлье гэж бодож байна. За онцолж хэлсэн маш их баярлалаа. Анх даваа жаргалтай нүүр тулан уулзчихсан. Бас тэр Анх нүүр тулан уулзж исэн гэх юм бол би тэр яриадах юм бол дуусахгүй л дээ тийм. Онцолж бас ярил л да. Тэр бол Тийм бол би ч одоо 5-6 тайсан баг. Тийм хаа. Тэгээ алтар нийгэмлэгийн одоо наадмын бэлтгэлд Батбаяр ирж исэн. Тэгэл дандаа том цолтой хөгчөөд. Тэгэхэд Батбаяр одоо 15-6 тай ер нь нас ойрхон байсан. Анх бол яг тэгж уулзж исэн юм байна. Би өөрөө тэрийг мэддэггүй. Батбаярын одоо багш одоо Монгол Улсын арслан Ганбаатар гэж хүн байдаг. Тэр хүнтэйг бол би сайн мэдэн ингээл ярьдаг байсан. Тэгэл 2006 тий бид бас хоол идэ сууж исэн баггүй юу. Тэгэл Батбаяр хэдээс чинь ингээл гүйдэг. Хамгийн төрүүлж гүйдэг гэсэн баггүй юу. Нэгт ордог. Тэгэл би ярьсан Ганбаа хаал гэлээ тий. Ганбаахаа тэр хийж яхад их хурдан гүйдэг ах байдаг байсан да. Гүйж яхтаа замд нь тарав гарч ирээд өшгөлчих шахлаа гэлээд. Тэр ах одоо юу хийж байгаа вэ гэсэн чинь наад Гэгшүү зам Батбаяр ч штэ гэж байна. Тэгээд би мэдээд тийм үү энэ тэрэг. Тэгээд бас сони болсон. Тэр нэг аврагын хүү болохоор халуун хоол идэл нэг хоол идэл би ч том хүчтэй хамт зэрэгцэл хоол идэг. Тэгэл жоохоо их хэмжээний хоолоо хийддэг, үлдээдэг. Үлдсэн хоолоо тэгээ Батбаяр өгдөг байсан шүү дээ. Ийм байхгүй нөгөө манайх нөгөө наадмын бэлтгэл гэж гардаг. Тэгэл наадмын бэлтгэл гарахаар дандаа том цолтой бөхчүүд байдаг. Тэгэд Ганбаатар аслангийн шавн гэ би 16 настай хүүхэд. Гэтэ яг энэ ирээдүйд бас сайн бүх болж магадгүй хөргээд намайг дагуулаа явахгүй юу. Тэгэл дагуулаа явсан гол тэнд очиод бэлтгэлээ хийн. Тэгэл бүх хүмүүсийн ажлыг хийн. Тэгэн гол гол ажил нь бол энэ хакхуг хардаг ажил. Мууя аваргын хүүхэд нэг нэг салахгүй юм шар хүүхэд. Чи энийг хараа шүү нөхөргөл өөр хүн баг. Тэгээ бусдын дандаа том цолтой бөхчүүд зэргүүд байдаг тий. Ганц хамгийн цолгүй хамгийн жоохон хүүхэд нь тэгэл хараал явж байгаа. Энийг шоу мө тэр шоу очиод тэр шоуг бол энэ гүйдэг байхгүй тий. Тэгээ явж байгаад би тухайд нэг хооронд нь уралдуулахад нөгөө жоохон хүүхэд хурдтай байсан хамгийн түрүүлж ирдэг л байж таа. Тэгэл нэг
гүйж бол таргу нөхнөөс нөхөөс өмнө гүйж нэг өшгөлчих шахаад ингээд тэрийг ярьж ирсэн. Нөхөр болохтой тэрийг санаад тэгээ би Японд руу явчихдаг. Тэгээ нөхөр болохтой тэр намайг нөгөө хамт ингээд тоглоод байсан. Нөгөө нэг ах маань хаачсан бэ гэд нэг хэсэг нөгөө Японд явцсан мэдэхгүй хөшөө зан гэдэг мэдэхгүй. Тэнд очиод таргалаад тэр чинь цолтоо болоод ингээд шал өөр болчих штеп. Нөхөр мэдэхгүй байсараад бөө байсаар олон жилийн дараа миний урилгаар би авч ирээд сумууд оруулаад ингээд цолтоо болчоод Та бол хүүхд тэр хүүхд би бас тэрийг санахгүй би тэрийг мартчихгүй бас тэр хойд энэ ч мартчихсан. Тэгээ явж байгаад Ганбаатар арслан өсгөөр авраг гэдэг энэ тэр Сүхбаат авраг мөнгө гэрдээ арслан Батцэрэг за Мигмар сын за би уурж авч ирээд тэр бэлтгэл хийлгээд хамтдаа хоол идээ сууж байхгүй орой. Тэгсэн чинь нэг өдөр би санаандгүй халуун хоол идэх суужсэн чинь Ганбаатар арслангаас асууж ин хүш тэр нэг намайг хардаг байсан хордон өдөг оныхын нүттэй нэг борах гэдэг тэр ах энэ хаана танаа шавьш тэр ах хаана байсан юм хаана байгаа юм бэ гэж асуугаад тий. Тэгсэн чинь тэр чинь хөгшөө занх шиг чинь энэ нүднээс нөлөөс гараа болдгоо. Би нэ тэгж яснаа мэддгүү их сонд юм тэгээд дараад нь би энийг тэгээд сумууд авчиж оруулж энэ маань авраг болцсон байдаг эсвэл бөө баярлаад их сонд юм. Энэ сонд гэдэг. Би та хоёртой яриад яг энэ яриа гарна гэж бол мэдээгүй. Гэхдээ та хоёрт зориулж би бас нэг одоо бичлэг бэлдсэн. Тэгсэн чи одоо яриа явсаар байгаа түнш тэрлөөгөө бараг очиж шиг байд. Саяны яриаг бас өнгөтөр үргэлжлүүлж харъя. Мөнгөтэй авсан Ганбаатар манай багш нэг мөсөн заанаар тий. Моно дэж авсан. Оочмаа гэрээ. Хинцээ өмнөдөө одоо хөгчүүдээ яасан хамтарч байгаа бэлтгэл хий. Моно доо хахгүй давааж байгаа маань энэ хэмжээнд маш чухал хэмжээ. Гэрээ төрүүлэх юм бол авраг болох боломж хангах хэмжээчлээс энэ хэмжээнд давааж байгаа хэмжээ хамтдаа тий уушмаад иржээ одоо мегам гэрчэн дээр очиж одоо давааж байгаа мөн одоо монголчуудтай хамтдаа бэлтгэл хийе. Хүч зэрэг өгөө тий одоо ямарсан Монголын монголчууд бүх сонирхтууд бүгд одоо ард түмэн бүгд одоо дэмжиж байгаа одоо гол хүмүүнүүд давааж байгаа шүү дээ. Тэр утгаар хэлсэн л да. Сүхбаат аврагаас унагж илээ шүү дээ.
уу? Амар гоё бичлэг Хэдэн он бэ? манай амар гоё бичлэг манай UBS байд юм биш үү? Хэдэн он бэ? 2006 Яг авраг болох. анхны төрөв Тийм байралтаа. анхны төрөгийн одоо башуугийн өмнөх бэлтгэл болон одоо манай дуучин жавхлангой яриа тий. Тоглолт хийгээд зохион байгуулаад тэгээд бөөнөрөө ингээд амар гоё энерги аваа тий. Тэгээ манай авраг маань яг тухайн үед би авраг ганцх юм загсан. За аврага ах нь одоо зодгоо тайллаа. Тэгээ авраг болоогүй л дээ. За дүү зодгоо тайллаа шүү. Чи намайг зодгоо тайлахаас өмнө авраг болчихжээ. Тэгээ би ингээд зодгоо тайлахад одоо ёслол болно шүү дээ. Өкс авдаг ёслол. Тэгэхэд тэнд авраг ирж дивжин дээр ёслоо хийдэг байхгүй дээ. Тэнд чи ёслоо хийх бол миний одоо хамгийн одоо бахархал бөгөөд би одоо тэр л одоо чи миний хамгийн том ачийг хариулж ганцхан чи аврагуулж идэх гэсэн. Та хэзээ зодгоо тайлах чи жоо удаан барилдсан шүү. Өөг ах нь одоо ингээд зодгоо тайллаа. 6 сард зодгоо тайлах ёслоо хийнэ гэсэн чинь тэгж хэлээд мань хүн авраг болоо яг миний зодгоо тайлахад би авраг болоод зохион байгуулалт байхгүй шүү дээ. Угаасаа би зодгоо тайлах тохирч яг авраг болоод хамгийн анхны дохио эргэж ёслоо хийдэг нь миний дэвжин дээр зогсож байгаа гэх сонд юм. Айгуу тийм сонд тохиол дээ би баярлалаа. Тэрийг зорилгоо болгосон. Магадгүй би авраг болсноогоо бодож исэн мөрөөдөлд нэг ташуур өгсөн ч байж магадгүй л үгүй нэ. Яг Бутойр ах чи яг 11 сард өмнөх жилийн 11 сард зодог тайлахыг хөвлийн багварлаа хийсэн. Тэгэл өмнө бас болцсон мөчүүдийн бас нэг юу гэдэг цаг юунд давцахгүй байж байгаа. Тэгээд 5 сарын башуугийг дуусгаад өс авалтынхаа одоо ёслогыг хийнэ гэдэг. Тэгээ 3 сард Бээжинд 11 сард гэмтсэн байсан. Ирхүү өөрөө хугараад. Тэгээд би гэмтэл өртөлтэй юу авраг болгосон. Юу н тийм байх одоо яана гэсэн байсан. Тэгэл 1 сард арай ч юм уу гэж 10 ялаад. Тэгэл 3 сард яагаад ч юм уу төхөө төрүүлсэн. Тэгэл 5 сард хэрвээ төрүүлвэл авраг болно гэлээсэн. Тэгэл 5 сард дахиад төрүүлсэн. Тэгэл яг манай хүний хоёр ахын ёслол дээр анхныхаа даврагын ёслоо хийгээл. Яг хэлсэндээ тий. Юм гэдэг чинь тэгээд ингээд аштын бил юу гэдэг вэ? Амны бидгээс аштын бил гэдэг шиг. Би энэ бичлэгийг яг өөрөө үзээл сууж хахад нөгөө бэлтгэл хангагч гээд одоо Монгол бүгчүүд очсон байсан те. Тэгэхээр их тийм сайхан санагдсан л та. Нөгөө энэ эдгээр бүгчүүд тэр дэвжэн дээр гарч барилдахгүй шүү дээ. Тэгэхэд таны амжилтын бас тодорхой хувь нь энэ хүмүүсийн хөс хүч байдаг нь харагдсан. Тэгэхээр тэр шаарч нь одоо Уузгийн цулт одоо шинэ Уузгийн гэж ярил та. Шинэ арслан гэж ярина монголоор ярил. Одоо тэр башуудаа төрүүлсэн бөхөл хор байдаг. Тэгээ 14 нэгээр гээд төрүүлж анхныхаа төрөг авч ирсэн. Бас тийм ёс их сонин юу хөө одоо дурсгалтай башуугийн одоо нэгт орно л доо. Яагаад ч одоо тэр башуугийн өмнө энэ хүмүүс маань ирсэн. Одоо ингэ бодоод тахлаа одоо энэ хүнээс л асуун байна. Би нэг надад Яагаад зохион байгуулсан? яагаад надад чи хэлгэсэндээ мань хүн бол яагаад хэлсэн бол анзаараагүй мэдээж. Ер нь бол авраг болно гэдэг бол тийм амархан тий. Яг анхны авраг Монголоос төрчих юм бол дараа нь авраг гарахад амархан боломжтой болчихно. Тэр үе таалгыг би өөрөө нээж чадаагүй учраас нээх боломж нь гарцсан учраас энэ дээр яаж одоо би одоо энэ дээр сэтгэл санаа бүх юм дээр нь бас анхаарал тавих хэрэгтэй. Тэгээд Монголоос бүх аврагнараа дуудаж иж байгаа тий. Ураад манай Сүхбаат авраг, Өсгөө авраг, Арслангуудаас одоо Мөнгөд Арслан, Ганбаатар багш, Ганбаатар Арслан бүгдийг ураад тэгээд жохлон маань ирж дуулаад олон хүмүүсийг авчиж гэж сэтгэл санааны шал өөр менежмент хийж байгаа. Тэгээд аврагуудтай байрлуулад аврагуудыг жиндэгтэр сумгаар аврагуудыг бол манай аврагууд төлөв гаргаж штэ тэгээд аврагууд чи одоо ингээд аврагуудтай хамт болоо ер нь авраг бол тоонд л хийж байгаа юм. Одоо авраг бол одоо ингээд төрүүлэх юм авраг шүү гэдэг. Тэгээд манай нөхдөд тэр зорилго мэдэн бүгд сайхан монголоор монгол хоолоо ядаад нөгөө уртлынхаа мууяа авраг аавын ярьж мууяа авраг ийм сайхан авраг ийм байсан шиг боловч маань хүн чинь ингээл сэтгэл зүйн дээр маш том бэлтгэл хийж байгаа тий. Маш том бэлтгэлээ хийгээд өгч байгаа. Дээр нь нөгөө сумогийн тэр бэлтгэлийг давхар хийгээд дээр нь өрсөлдөх гэж байгаа. Барилдах гэж байгаа сумогийн бөхчүүлд нь бүгдээрээ миний найзууд байгаа шүү дээ. Тэддэртэйгээ очиод бас сэтгэл зүйн бэлтгэл хийж байгаа. Хаккуутай бэлтгэл хийсэн ч гэсэн хийхгүй. Хөө би ч хэрэн ямар ч хүнийг ингээд бариад авахд бол ер нь ямар ч хүнийг бол нэг Уатинаг одоо нэгслээ тонгорчдаг. Хакку ингээд барьж аваа тонгорох гэсэн чинь гарны одоо энэ хасан чи гарны энэ арс хуул хуртал инглээ гэдэг гар хуул тэргээ яриад
бүгдийн сэтгэл зүйн хийж бас хийж байгаа. Зөв бодлого явагдаж шүү дээ. Тэгэл яг мань хүн ч өөрөө сэтгэл зүйн бэлтгэлтэй тэгээд өөрөө ч бяртаа чадaltaй бэлтгэлийн сайн хийгээл тэгэл бүгдээрээ сайхан монгол хоолоо идэл сайхан монгол дуугаа дуулаад монгол аваргуудтайгаа сайхан оройн хооллол тэгж байгаа л тэмцээн хэлсэн. Тэгэл төрүүлэл ястай нэг жинхэнэ одоо хүлээсэн үгслэр төтгөчөд аварга болол сайхан байсан шүү дээ. Үнэхээр одоо бас тэр болгон хүний хүчээр бас тэр болгон аавын хүүгийн хийчдэг тийм юм зүйл биш. Тэгээд бас хамгийн гол бас багч байгаа нэг зүйл өнөөдөр түүхэндээ Японы одоо түүхэнч тэр энэ Монголын түүхэнч тэр аваргын хүү тэгээд бүр ус дамжсан аварга болно. Тэгээд 20-р зуун 21-р зуун ингээд ус дамжсан аварга энэ байдгүй байхгүй тийм. Ийм том бас түүхэн том рекордыг ингээд эвдлээд энийг бол монголчууч тэр Японы ард түмш тэр сумо сонирхч бүх сонирхтой хүмүүс хүн болгон энийг бас үнэхээр бас бахархаж хүлээж авч байгаа тийм. Тэгээд ярьдаг байсан шүү дээ. Анх ирчээл сумогийн сэтгүүл мэлтгүүл их уншдаг. Тэгээд Монголынхаа мэдээс одоо бүхийн одоо ном зам уншдаг. Монгол бүхтэйг аав хүү авар гэж байдаг юм байна. Тэгээд сумууч гэсэн аав хүү авар гэж байдаг. Өвөө нь авар гэж байдаг. Тэгээд хэрвээ би одоо ингэ авар болох юм бол одоо өөрийнх нь бас нэг мөрөөдөл болон тэрийг биелүүлж чадах юм байна да. Гэхдээ тэр үе чинь жоохон байсан бол юу авар болох энэ нөгөө энд үлдэж чадахгүй. тий үлдэж чадгаа мэдгүй энэ ах бүх нэргээ дийлж чадахгүй юм чи одоо. Тэгэл тэр одоо юу юм даа 0 100-ны 0 мянганы 1 гэдэг тэр хувьд нь одоо тэгэл тэгэл барилж исэн. Тэгэл манай Батбаярын тэр чинь бас анх ирчээс цогцсон шүү дээ тэр чинь. Би бол цогтаагүй. Өчигдөр цогцсон би цогтаагүй. Манай чинь Японы Монголын элчин сайд дээр цогтаа тэгээд нутаг монтаг буцаа. Тэр мэр чинь бүх толгоонд байсан байхгүй. Хэрвээ би ингээ шантраад ингээ буцчих юм бол за аав болон ээж болон Монголын ард түмний одоо тэр нүүрэнд нь нүүр харч чадахгүй юм байна гэдэг утгаараа би сая үйлдэг байсан гэж ярьдаг. Тэгэл хичээж одоо мэрийж өөрийгөө чангалж их бэлтгэл хийдэг байсан. Та сая хэлсэн шүү дээ. Юу би өөрөө тийм аваргын үд талхыг өөрөө яг нээж чадаагүй учраас одоо даваа жаргалаас тэр зүйлийг олж харсан. Магадгүй яг хизээнд энэ хүүхэд амжилтанд хүрэндэ гэдгийг харсан бол тийм үү? За ер нь бол хизээ гэдэг бол үнээр хэлж мэдгүй. Тэгэхээр тухайн үед бол за яг үнэндээ бол одоо аварга ажил хэд одоо хэцүү аварга болоход бол хэцүүлтэй аварга болно гэсэн сэтгэл бас байгаагүй. А тэгвэл би ястаа нөгөө амны билгээс ач тэмлэг хичээл хакхуг авах гэж байгаа олон багш нарт анх очиод багш нарт гуйсан. Энэ хүүхдийг аваад өгөөч ээ. Энэ хүүхд бол аав нь аваргаа. Энэ аварга болно гэж гуйсан. Тэр нь бол ямар ч тийм итгэл байхгүй гэж. Тэгтээ яг цол авах магадaltaа гэж байна. Тэгэл ирээл манай Асаки Ютаг л олон миний одоо бэлтгэл хийсэн найзууд маань захирал болцсон. Ирээ харддаг өө энэ одоо яаж нэг сумод авах юм авахгүй гэд. Тэгэд өөр хүүхдүүд маань хүн үлдээчихэж байгаа тийм. Дахиад нэг багшаас гуйсан чинь зургийг харуулсан чинь энэ бүх болохгүй. Ийм туранхай ийм туранхай юм чи нэг өсөндөө гологдсон даахад нэг юу байдэн шүү дээ. Тэр шиг бүр гологд. Сүүлдээ бүр болохоо байгаад бас нэг захирал багштайгаа хамт оройн архиуж суужгаад архиуж халааж байгаа панаалж байгаа тэгээд захирал уцтаа хүүхдээ бол авахулж байгаа тийм. Авахулсны дараа ямар яриа болсон бэ гэвэл энэ хөвшөө занд холигтуулчлаа. Тэр нь гэхдээ юм шүү дээ. Яг би чинь маргааш нь явах гэж байгаа багш Токиод байгаа тийм. Биднээс уусаагаад байдаг. Хэрвээ би болоод хэрвээ манай багш одоо Югознаа болон Уузгийн цолтоо том цолтоо бүх байсан бол намайг цонгохгүй байх гэсэн юм шиг. Өөрөө бас жижигхэн тим бүх байсан. Амар их хөдөлмөрж одоо тийм яаж цол авсан болохоор тэр туранхай болон тэр жижигхэн хамаагүй байсан юм шиг. Насан залуу бол дараа нь ямар ч нэг болох байх гэж бодвол. Тэгээд тэр уцаараа яриад. Тэгээ ирсэн чинь намайг гайхсан. Шууд намайг хоолнд дагуулж аваад ид гэдэг ирсэн. Тэр гэж жижигэн. Тэгээ та надад санаж байна. Манай Кобо. Тий. Манай дэжэнд цолтоо хөөсөн. Манай тэр цолтоо багтгсан. Багш энэ бүх болох байхаа. Энийг одоо биднээс өс цасдаг хүн байдаг байхгүй. Энийг өсчин болгох гэсэн чинь. Тэгээ би оройн тэрийг сонсоод уцтаа сандраад ой багшаа наад хүүхч бүх болно та адгилж 6 сар бэлтгэл хийлгэж гэсэн чинь тэдний сургууль яриад хакуг зүгээр үстэй сургуулийн хүүхднөө бөхчүүд өс цасдаг өсчин болгож байгаа болгоно гэдэг. За 6 сар дээр бэлтгэлийг арчих гээд гайхаад гуйж байсан л да тийм. Тэгээ би 6 сар жилийн дараа Батбаярын дэвжин дээр очиж бэлтгэл хийж байгаа. Бид нар нэг гал юм бөчөөд байхгүй тийм. Тэгсэн чинь намайг танаагүй шин. Танаагүй. 6 сар дээр танаагүй. Тийм том болчихгүй юу? Өчи нааш өдөг гэсэн чинь өрөөдөл. Чи Монгол л гэсэн. Тийш таахаа гэх нэг тийм. Даваа жаргал мөн үү гэсэн чинь. Мөн гэдэг чинь
Үнэхээр шал өөр болсон. Бүү шал өөр. 60 эдийн хилтээсэн чи хэдийн хилтэй болсон мэт. Оо тэгэл ерөөсөө 90 эдэлтэй болоо тий. 30 ил 40 эдийн зөрөөгч чинь тий. Маш өөрөө дээр өндөр 5 6 санж нэмээл тий. нэмэгдээл тий. Жилийн Тэгээ сайхан өмсгөл өмсөөд нэг сайхан гоё бэлтгэлгээд болчонтой ингээд тэгээ сайхан өснө ургацсан болохоор хүн чинь нөгөө нэг анзаардаг юм л да 6 сарын дараа хаа тий. Түрүүн бид гурийн үдсэн бидний бүгдээрнгийнх нь үдсэн бичлэгэн дээр бараг Монголын маань төрийн дуул болсон шахундаа гэд халуун илгэн нутгийг дуулж исэн. Яг одоо энд нэг бадаг аялж өгөөч. Манай залуучуудтай бич төрн болсон. Бүгдээрээ тэгээд явах юм. Бүгдээрээ тий. Тий. За яах вэ? За. Оршил хэлж болно. Та сайхан товчлсон дээрсэн. Нэгэ товчлаа. За босч байгаа дөө. Төрийн дүнл гэдэг. За. Элегэ зүрхнээс уята инхри Монгол нутагамын эцэгэхэд заяата эрдний алтан үлгиймэн Цэцгийн шими тэтэгэсэн цэнгли хавар ачилхан мөрөнгөн дугануулж мөнсаргэн мишэнэ. За бүгдээ ядраач. За баярлалаа. Тэгээд миний нөхцөлийг хүндэтгэн ирсэн Гөвшөө Замбатаяр танд ажлын өндөр амжилт хүсье. За өмнө нь бол спортын өндөр амжилт хүсдэг байсан ба одоо бол төр түшилдсэн одоо ийм эрхэм хүн болжээ. Таны одоо ажил үйлсд өндөр амжилт хүсье. Миний хувьд нэвтрүүлгийнхаа зочдод өөрийн сэтгүүлчийн одоо зүгээс сонгосон бэлэг бэлтгэн сайн уу сайнаа гэд миний нэр бичигдсэн үзэг тэмдэглэлийн дотор төрийн хүнд тэмдэглэлийн дотор үзэг гэдэг бол бас хэрэгтэй. Таны ажлын ямар нэг төлөвлөгөө энэ дэвтэр дээр маань энэ үзгээр бичигдэх юм бол үн цэнтэй болно. За тэгээд мэдээж авралтаа зориулж үг хэлэх баг. Мэдээж үргэлж уулзаад за мэдөө тэгж ярилцсан шүү, ингэсэн шүү гэд ярьдаг л байхаа. Гэхдээ одоо бас төмөн олон үзэгчийнхаа өмнө их сайхан. За юу хэлэх үү дээ. Тэгээд манай ганцхан би хэлж байгаа биш. Монголын ард түмэн, Монголын бүх сонирхч, ганц Монголын биш. Японы дэлхийн одоо сумаг сонирхдаг олон сайхан фэнүүд байна. Бүгдээрээ л одоо аврагыг дэмжиж явж байгаа. Тэгээд аврагын рекорд гэдэг бол бас үнэхээр хамгийн боломжтой тэр зүүн монголчуудын одоо бахархал болсон одоо аврагын хүү авраг гэдгийн сайхан одоо рекордыг авцсан. Дээр нь одоо өөрөө одоо аврагын Монголын Японы сумогийн түүхэнд хамгийн олон удаа төрүүлсэн тэр рекорд нь маш ойрхон байгаа хүн бол гарцааг одоо манай Акху даваа жаргал авраг маань байгаамаа. Тэгээд бүгдээрээ Акху аврагаас бүгдээрээ ганцхан энэ тэгэрээ гэж байгаа биш. Бүгдээрээ бас дэмжиж, телевизээрээ дэмжиж, за Монголын нэрийг дэлхийд ахиж давтагдахгүй энэ рекордыг авах хүн бол даваа жаргал Акху авраг маань байгаа шүү. Тэгээд энэ аврагада одоо бүгдээрээ тэр рекордыг эвдлээрээ улам сунгаараа олон рекордыг эвдлээрээ гэж хүсэж байна. Бүгдээрээ нэмэх юм дээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ахмад Цай. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Үзэгч та бүхэн UBS дээр сайн уу сайнаа ток шоуг хүлээн авч үзэж байна. Өнөөдөр миний зочин Монгол Улсын гаяат тамирчин мэрэгжлийн суума бүхийн 60 сэтгэх авраг Хакхо даваа жаргал хүрэлцээрсэн байна. Миний хүндтэй зочин гинтийн бэлэг болж чадв уу? Гайхлаа. Ойр дуулзааг гэж хүнж байлаа. Сайхан нэвтрүүлгийг бас сайхан чимж өгсөн дөрвш. Баярлалаа өөрт чинь. Баярлалаа. Асашоро гэж одоо Монголын
бас их бахархал болсон их аврагтай сумогийн дивжэнэ хамтдаа одоо их авраг баруун зүүн жигүүрийг манлайлал барилдж байгаад авраг маань бас зодог тайлаад явсны дараахан танд бол асар их хариуцлага ирсэн байх. За нөгөө талд ингээл ханаагаал ээждэг авраг маань одоо байхгүй болсон. Танд магадгүй их амар байсан уу? Эсвэл нэг тийм сэтгэл зүйн хувьд өөр байсан уу? Ямар байсан вэ? Тэгээ яг тэр башуу чинь манай дагаа авраг төрүүлсэн. Тэгээ төрүүлсний дараа тэгээд би гаднаас орж ирчээл байсан. Тэгээ тэр мэдээг сонсвол гайхсан. Чачирчсан гэж хэлэх үү. Тэгэл хөвлийн баг хурал хийсэн. Тэгэл ерөөсөө хүмүүс янз бүрийн асуулт асуугаал тэгэл хамгийн нэг эвгүй асуулт нь эвгүй яг сэтгэл хөдлөсөн асуулт нь болохоор одоо дурсгалтай зүйл одоо юу үлдсэн бэ гэдэг ярихад одоо би давгааврыг 19-т одоо яг Кишо хотын одоо башуугаар анх удаа авч алтуудыг одоо шагнаж ирсэн. Яг тэр барилдаа яг өөрөө ирэхгүй толгоонд ороод ирсэн. Тэгээ тэр хүн чинь ингээд маргааш өнөөдөр өчтөр барилж ирсэн чинь болцсон гэхлээр чи яг тэр барилдаа ороод өөрөө ирэхгүй нулимс гард юм лээ. Тэгээ жоохон харамссан. Тэгэл янз бүрийн тэгэл хүмүүсээс дэмжигчээс зөвлөгөө авсан. Тэр хүмүүс одоо ганцаараа одоо хэцүү юм болно. Сэтгэлээ чанга бариараа гэл. Тэгэл яг нөгөө 3 сарын яг башуу тэгэл юу энэ хүн нэгэл хөрөөл ирсэн. Тэгэл башуу ихсэн. Тэгэл ганцаараа аврагдаж маш их хүнд байд юм байна. Яг тэр тэр жил чинь одоо бейсболын мөрөдөө тоглооны одоо хэрэг гараад тэгэл одоо сумгийн одоо тусах биднээс одоо тогоон дотороос янз бүрийн одоо хэл өртөөл. Тэгээ яг тэр үеэр бас дараа жил нь одоо 3 сарын 11-нд цунами болоод газар хөдлөлт болоод яг тэр үед яг ганцаараа авраг байсан. Маш их хэцүү байсан. Яг тэр үед бас эзэн ханаас нэг захиа ирж ирсэн. Японы эзэн ханаас захиа. Тэр бас маш их бас одоо юу хөө одоо баяртай гэх одоо хүчтэй мөхсөн гэж хэлж болно. Тэр захианч хүмүүс албан ёсны захиа байсан уу? Эсвэл юу одоо танд гэсэн үг үү? Эсвэл их аврагад гэдэг утгаар. Тий, одоо хакхуу югузнаар хакхууд гэсэн одоо утгатай тийм захиа байсан л та. Яг сумгийн холбоон дээр хаяг нэх Японы одоо мэрэгжлийн сумгийн холбоонд гэсэн хаягтай. Тэгээ нэг захиаг нь уншаа югузнаар хакхууд ийм хүнд хэцүү үед ингээд сумгоо ингээд авч явлаа. Үнэхээр баяртай ийм юм боллоо гэх. Тэгэхэд бас тэр үе чинь эзэн хааны цом байхгүй байсан. Тийм башуунаар болдог байсан. Яг тэнд бас их харамсдаг байсан л та. За бусад цомноор бол алга болж болно. Ядахтаа энэ эзэн хааны цомоо ингээд байлгах ёстой юм шүү гэж би бас эсэргүүцдэг байсан. Тэгээд Японы хэл мэдээлэлүүд бол миний эсэргүүцийг бол их сайхан хүлээж авсан. Харин сумгийн холбоог бол их жоохон буруутгсан тийм байдаг байсан. Тэгэл бас тэр сардаа бас муу барилдчих юм бол тэр хүлээж исэн тэр одоо фан гэдэг дэмжигчийн одоо илтгэлийг алдах юм болов гэж тийм одоо сэтгэлийн одоо бас амар хэцүү юм бол байдаг гэсэн. Тэгэл тэр сараа төрүүлж мөрөөлөл тэгэл хүн амжилтаараа ингээл явчих юм бол тэгэл хамаг бүх юм ингээ сайхан болчихдаг л гэдэг. Энд сум үзэж суугаа хүмүүс бол янзын л одоо таамаг төвшүүлдэг л дээ. Жишээлбэл одоо таны хувьд тасрахгүй 15 төрүүлж давах төрүүлэх тийм башуу байлаа гэхэд 14 өдрийн дараах байдлаар гэл энд нөгөө тайлбарлаж байгаа хүмүүс үрч нөгөө олимпийн аваргыг чинь тэгдэг штэ. Одоо эцсийн алтын төлөө бокс тоглох гэж байгаа хүний хүртэл багш нь ганцаараа нэг өрөөнд оруулж байлгадаг ч гэдэг юм да. Сэтгэл зүйн тийм зүйн танд сэтгэл зүйн бэлтгэл нь танд их хэцүү байдгүй эсвэл нөгөө биеийн бэлтгэл магадгүй олон жил хийцэн болохоор биеийн бэлтгэл бол нэг юунд орцсон байдаг байж магадгүй тий. Ер нь гэхдээ манай ах бүхнэр ярьд юм л да. Одоо 10% гэж ярьдаг байхгүй. Тэгээ бие сэтгэл мэх гэж ярьдаг. Тэгээ сэтгэл нь 8% байт юм аа. Тэгээ мэх нь 2%. Бие нь угаасаа байдаг гэж. Тэгэхээр сэтгэл зүйн одоо асар том тийм бэлтгэлтэй байж ижил одоо өндөр цолон дөрж амжилт гаргана гэж боддог. Тэгэл одоо миний одоо бас хайртай авраг фотобаян маргад түрүүн ярьсан 69 дараалан давс авраг байдаг. Тэр хүн одоо сэтгэл зүйн бэлтгэлийг асар их өндөр хангагдсан хүн байдаг. За энэ одоо сэтгэл зүйн одоо бэлтгэлийг одоо ойрхон очиж барилдахын сан гэсэн одоо тийм одоо хүсэл мөрөл одоо ч гэсэн байдаг. Тэгээд бэлтгэлдээ бол бас зориулж одоо бэлтгэл хийдэг л дээ. Асашуурын авраг яг нөгөө сэтгэл зүйн бэлтгэл бэлэн болчоод яг босоод
нөгөө нэг давс уучлаарай би яг нөгөө мэрэгжлийн юу хэлээр нь хэлж чадахгүй ч магадгүй нөгөө давс ингээд дивжэндээ ингээд өргөөд тэгээд буцаж ирээд яг босох өмнөх үед ингээд эрүүгээ ингээд зөгтөг штэ камерлаараа ингээд. Тэгээ би тэрийг сонсч ирсэн. Яг тэгээд камер руу ингээд харахад ээж нь дээж өргөдөг гэж би сонсч ирсэн байхгүй тэр. Тэгэхээр таны хувьд магадгүй тэр дивжэн дээрээс ээжтэйгээ сэтгэл зүгээр холбогддог тийм зүйл байдгүй зүгээр магадгүй нууцш бол яг өөртөө нэг тийм юу болцсон зүйл юу байдаг бол Угаасаа тэгэл нөгөө багасаа 15 наснаас одоо арлын оронд очиод бүр хар багасаа би бол өөрийгөө бас их хацтай хүн гэж боддог юм. Ус одоо төрүүлж одоо яасан Монгол улс өсгөж төрөнөөс нь Япон улс хоёр улсад одоо ингэж сайхан гөөр болж явна гэдэг бол тийм хоорхон бол охиол гэж боддог. Тэр утгаараа бас ингээд бас нэг улсыг төлөөлж одоо барилж байгаа гэдэг утгаараа бас одоо нуруунд дээр бас нэг том юм байд юм болов гэж бодъё. Яг тэр барилдаан юм аав ээж одоо тий одоо бас нэг том улсын одоо ардаа тээж яваа. Миний одоо нэг даваагаар ч гэсэн тий хүмүүс их одоо энерги авч одоо барилжлаа бол одоо болоо гэх. Тиймэрхүү л бодолтой дээ. та барилдаан бүрийнхаа яг тэр ихэнд миний ард Монгол улс байгаа, Монголын ард түмэн байгаа гэж боддог бол таны ард яхаарахгүй Монголын ард түмэн гэдэг. Бүгдээрээ л тийм нүдээр одоо тэмцээнийг харж идэг. Тэгээд Хакухаа аваргыг Япон их нэртэй боллоо, гэр бүл зохиолоо гэдэг үгийг сонсоод хоёр тал байсан л да. Энд гэхдээ би энийг ингэж хэлмээр байна. Нөгөө монголчуудын нэг сайхан хүүн ингээд харийн хүнтэй суучлаг нөгөө хармын сэтгэлээр л бодож исэн баг. Тэгээд таны хувьд тэр үед янз янзын л зүйл сонсч исэн байлгүй дээ. Тэгээд гэр бүлийнхаа тухай ярээ 3 хүүхэдтэйгээ хамт ирсэн гэж сонссон Монголд. Гүү ирээгүй. Хүүхдүүд ороход ирсэн тий. Хоёр охинтой нэг хүүтэй. За гэр бүлийнхаа тухай. Гэр бүлийн тухай нэг одоо би нэг зүйлийг тий яг анх танилцахдаа би ч одоо ямар нэг одоо эмэгтэй хүмүүс гэж мэдэхгүй, үерхэн гэж мэдэхгүй. Тэгээд бэлтгэл сургалтаа л хийн. Тэгээд ерөөсөө тийм юмтай. Тэгээд би 18 тайсэн. Тэгээд манай хүн надаас нэг ихч 19 тий. Анх танилцал. Тэгэл нөгөө яриад захиа ичдэг. Тэгээд манай хүн бас монголоор захиа ичнэ. Тэгэл 6 сар шахуу үргэлжилсэн юм уу. Тэгэл анх удаа уулзаал. Яг 3 жил үргэлжсэн юм байна. Яг тэр хооронд чинь тэгэл хин хэмбэ гэдэг нь танигдаад. Тэгэл хүн яг зовсон цагт яг ингээд хажууд байсан хүнд их сэтгэлээ өгж өөрөө их дотнуулж хайртай болд юм болоо гэж бодъё. Яг бизнес чинь ингээл одоо яг спортоор яаж байгаа хүмүүсийг гэмтэл бэртэл гэж их авдаг. Яг тэр үед одоо би сая ярьжсэн нэг хөлийн бэртэлтэй байж байгаа ингээл ганцаараа ингээл одоо эмнэлгийн орон дээр их үү. юу бодож ирсэн тий аа. Тэгэл одоо янз бүрийн бодож явах яг тийм сэтгэлийн дэм өгч ирсэн хүмүүс одоо манай гэр бүлийн хүн байдаг. За энэ хүнтэй би ойрхон байх юм бол ер нь их одоо энерги авах ч гэдэг юм уу, амжилтанд хүрэх юм байна ч гэдэг юм уу, намайг асарч чадах юм байна гэх. Бас нэг тийм юм байсан л та тий. Монгол хэл мэддэг юм уу тий? Монгол ярина шүү. Монгол хоолын Өө за. тий цөөн хийн, хуушар бууц хийн. Та заасан уу? Тий би зааж өгнө манай ихснэр зааж өгсөн. Тэгээ хаяа жоохон ууц үед бантаа хийж өгнө. Бантаа хийж. Монголоор ярьдаг уу гэртээ юу? Монголоор хаяа ярина шүү дээ. Хүүхдүүд нь одоо японоор ярьж байна уу, монголоор ярьж байна? Японоор ярина. Тэгэл би бас хаяа монголоор хэдэн үг зааж өгнө. Тий. Тэгээ бас нэг японч нэг хүүхдүүд чинь сургууль соёл гэхлээр ерөөсөө их маш их өндөр түвшинд их хичээл сургуультай хийд юм байна. Чөлөө цаг магийн ч гэсэн их ховор байд юм байна. Тэгээд Монгол руугаа одоо энэ жил 100 одоо сайхан 10 гаруй хоног авчирандаа л гэсэн бодолтой байгаа даа. Яг дэрэгдээс нь яг сэтгүүлчийн чиглэлээр суралцж байгаа залуучууд маань үзэж байна. Тэгээ залуучуудыгаа бас их аврагтайгаа ярилцах магадгүй би бас асуугаагүй асуулт байгаа бах. Асуугаарай. За сайн байна танд өндөр мэндийг хүргэе.
Тэгэхээр юм бүхэнд яг анхных гэдэг тийм нөх хэцүү догтлоосон байдаг шүү дээ. Тэгээ таны хувьд яг дээд зиндааны хамгийн анхны барилдаа яг хийж явах тэр мөчд юу бодож ирсэн бэ? Яг тэр барилдаас өмнөх те бэлтгэл хийж явахдаа Яг дээд зиндан гарсан гэхээс өмнө яг дээд зинд гарах барилдаанда биднес чинь одоо дээд зиндаа чинь 15 барилдаа байдаг. А тэрний өмнөх нь биднес 7 барилдаа байдаг байхгүй. Тэгээ Магштагийн 9-дэр би 6-1-ээр дээд зиндаа гарч ирсэн. Яг тэр хамгийн сүүлийн тэр барилдаанд хэрвээ давбал дээд зиндаа гарнаа гэх. Тэгээ тэр башуу чинь бас хаваа ярлын одоо аваргууд болцсон байсан. Тэгээ нөгөө бас Банскигийн одоо тэр зиндаа одоо бөхчүүд нэмэгдэнэ гэдэг юм байсан шин. Яг Магштагийн одоо нэг дээр баруун зүүн жигээр дээр манай Хөчтбаатар Бямгдар Шарма хойж тэр хоёр байсан. Тэр хоёр хоёулаа 3-3 байсан байхгүй юу? 3-3 байж байгаа 50% хийж чадаагүй. Тэгээ нөгөө дээшээ гарах хүн байхгүй болсон. Тэгээ би сим гэлэрсэн их нууц хүн гадаг гарч ирсэн. Тэгээд хамгийн тэр барилдаал одоо сэтгэл их үлддэг. 6 давсан одоо барилдаа манд байд юм да. Яг энэ асуултан дээр би үргэлжлүүлээд нэг асуулт асуучих. Монголчууд ч тэгж ярьдаг штэ. Наадмын өглөө төрүүлэх морины магнат дод гэдэг төрүүлэх бүхэд бол одно гिचдэг гэж ярьдаг штэ. Тэгээд сумаа бол их өөр л тоо тий. 15 өдөр барилдаж ээж тэгэхээр 15 өглөө магадгүй од үүдийн болов яадаг юм бол сумууд ер нь ямар байдаг вэ? Магадгүй нөгөө японочдоос нэг тийм хилцүүг байдаг гэж магадгүй тий. Төрүүлэх бүхийн одно гэдэг гэсэн. Тэр од мод байх уу? тий од мод Аз гэж бол би бол байдаг гэж бодсон. Тий. Одоо хөдөлмөрлөлцөн одоо бэлтгэлээ хийсэн баг тэр од нь бол дагаал ирд юм лээ. Тэгээ тий бэлтгэл сургуульд бол хөдөлмөр гэдэг л би илүү хэлмээр байна. Тэр Аз гэхээс илүү. Тэр Аз нь бол дараа нь ирдэг болов гэж бодсон. Хөдөлмөрийн мялаж ирдэг байна шүү дээ тий. За. За сайн минь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Сумагийн дивжээнд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ? За хамгийн хүчтэй өрсөлдөгч маань одоо манай шинэ аварга байна да. Би өөрөө нэг жоохон том биетэй гэдэг бол тийм одоо дундаж биетэй гэхүүд. Тийм болохоор одоо тийм одоо хөдөлгөөнтэй тийм жижиг бөхтэй их халгаатай байдаг. За тэгэхээр манай харамаа хожи шинэ аварга бол тийм хурцтай одоо тийм хийцтэй хөө тийм жижиг бүх болохоор барилдаад их эвгүй байдаг. Их агуу өрсөлдөгч байдаг гэж би хэлмээр байна. Ер нь гэхдээ хүнд бол хамгийн гол өрсөлдөгч нь өөрөө байдаг болоо гэж биш та нарт дүүнэртээ бас хэлмээр байна гэж бодчих. Би яг асууя гэж бодчихсон. Анх Харамаа Фужиг нөгөө Амаа гэдэг нэртэй байх үед нь нөгөө маш хурдтай ингээл өрөд бөхчүүдийг бүр ингээл сандралд оруулдаг тийм гээл ярьдаг олон бөхчүүдийн амнаас сонсч байсан л да. Тэгээд өөрөө бүгдээрэнтэй ярилцсан юм шиг л ер нь тэгж ярьжсэн. Тэгэхээр одоо бас авраг болцсон. Тэгээд бас би хааны хувьд төхөд очсон. Одоо ер нь жижигхэн санагдаж байна уу танд? Ер нь 400 хэдэн жилийн турш одоо их авраг гэж юм бий болоод тэндээ одоо хамгийн сүүлийн үед гэж ярихад бол одоо хамгийн жижиг биетэй авраг. Дээд зиндан ч гэсэн ер нь жижиг биендээ орно. Дээд зиндан одоо дундаж чинь ч одоо 154 тавчтай. Манай хүн ч одоо 128 9 30 л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жижигдээ орлог байх уу? Гэтэ бас нэг талын даваа тал байна тий. Тэр давууд бол хурдны тийм бяр гэж ер нь байт юм болоо гэж бас бодоод байгаа тийм. За та төрсөн нутаг минь Монгол, төрүүлсэн нутаг минь одоо Япон гэсэнтэй. Тэгэхээр таны төрүүлсэн нутаг хоёр ч бас яг хөгжлийнхаа хувьд хоёр өөр нутаг л та. Наандаж та нисэх худал дээр харахад тий хоёр өөр янзын орчин таны өвддөг байх л та. Тэгээд бас яг Монгол их хүнийхээ хувьд бас яг бодож санаж авдаг зүйл юу байдаг вэ? Их орныхаа төлөө хийж бүтээхийг хүсдэг. Тийм одоо жишээ нь 2008 онд Хакхуу сан гэж байгуулсан. Тэгэл одоо хамгийн гол нь одоо би сая хэлсэн чинь төрсөн одоо Монгол өсөгсөн Япон улс гэдэг бол энэ хоёр улсын одоо гүүр болно гэдгээр бол би бас маш их хичээдэг. Тэр утгаараа одоо Монголдо одоо бас нэг сайхан гүүр барья, гүүр барилцаж өгье гэсэн тийм одоо ирээдүй болно тийм сэтгэл байдаг. Одоо ингээд ирэхэд бол машин бас маш их бөглөөнтэй байна. Тэгээд ирэх гэж бас нэлээд зовж ирлээ. Тийм учраас бас нэг хит хитэн сайхан тийм гүүрүүд байх юм бол бас Монголын одоо ард түмэндээ хэрэгтэй юм болов гэсэн бас тийм зорилго байдаг тийм. нэртэй авах болов гүүр маань. За нэг өөрийнхөө нэр мэрээс жаагаа тэгээд одоо юу хүнд одоо сумочтын гүүрч тийм. Авраг гүүрч юм уу те?
Тийм байвал зүгээр болов л гэж. Их олон зүйл дотор нь бодогдож явдаг байх нэг их хэсэг нь л энэ баха. Тэгээд Японд очоод жирийн хүн аврагтайгаа уулзъя гэвэл ер нь хэр хүндүү. Би энийг асуудаг нь би нэг ярьцлага хийсэн сэтгүүлчин тодтоглоос уншсан л да. Их аврагаас ярьцлага авъя гэдгсэн Японы гадаад харилцааны яамны бас хэвлэл мэдээллийн албаар дамжуулж яж зөвшөөрөл авсан гэдэг жисэн. Ийм зүйл ер нь байдаг уу? Ер нь тэгжижлэр нь ойртон шүү дээ. Японд бол тий. Хэрвээ манай биднээс монголчууд зэн сайхан шүү дээ. Нэг хамаадан садан ихтэй. Тэгэл яриад явал бүгдээр хамаатан болчтой шүү дээ. Тэгэл тэр утгаараа тэгэл энэ тэндээс холбоо бариад гэх юм бол уулзнаа тий уулзлгүй яах вэ? Японы хүмүүс ч угаасаа нэг яг ингээл нэг юугаар тест тасараагаа ингээл явдаг. Тэр хүмүүс чинь тэгэл эхлээл сумаг холбоонд ирэлд. Сумаг холбоо за биднээс зөвшөөрж байна. За Мягна дивжээ болон хавхуу аваргаас та нар өөртөө зөвшөөрөл аваа гэх. Бүх юм нарийн мэдэн. Тэгэхээр зөв юуг байгаас тий. Монголчууд биднээс чинь сайхан байхгүй. За тэндээс Монголоос Японд Монгол хүмүүс ирлээ гэхлээр тэр аав ээжээс ах хичээсэн зөвшөөрөл авцсан гэх. Тэр чинь та окей гэл тий. Магадгүй энд би таныг ярилцлаганд өргөхдөө сумагийн албаноос зөвшөөрөл авах хэрэгтэйс нүггүй юу? Ер нь авах хэрэгтэй шүү. Ер нь бидээс нууцаар л яриад шүү дээ угаас. Та ер нь ямар дуу сонсох дуртай? Түрүүн бол халуун илгэн нутгаа дуулж исэн. Ер нь тэнд ингээл их орноо санах. За одоо ч мэдээж гэр бүлтэй үр хүүхдтэйгээ хамт байхад бол харьцангуй тэр гайгүй байх. За өмнө нь ингээл ижээ аваагаа санах. За нэг их орн нутагтаа нэг очиад ирэх юмсан гэж бодоход би ер нь Монголын зохиолын дуу гэж ярих ба тий. Зохиолын дуугаа сонсон, ардын дуу сонсон, морин хуураа сонсон. За Японч гэсэн ижлэгэндээ тий. Японы одоо ардын хөгжим маш их олон юмнууд байдаг. Тэгээд бас Японы зохиолын дуу их сонсдог. Нэг тийм хурдан мордон юм бол бас нэг сонсоод байдаг юм байна. Уул нь таны нас чинь тийм дуу сонсож явах нас шүү дээ. Оо тэр насандаа тэгээ бэлтгэл сургууль хийсэн юм чинь. Тэр нөө байхгүй. Яг одоо дуу сонсомоор байна уу та? Би одоо дуу гэхээс сайхан морин хуурын юм уу гэж сонсомор л. Одоо тэгтээ би их тийм хурдан дуу захиалцсан л да. Тийм үү? Тий. За яг үзье сонсъё. За нэвтрүүлгийн маань зочинд Айдууга өргөхөөр бас миний урилдахаар нэг уран бүтээлч хүлцээрсэн хамтдаа хүлээж авъя.
Лослын Болдоотор босоо хямртай ир хүн гэдэг дугаараа. За баярлалаа. За баярлалаа. Ингээл болоо явчлаа. Ингээл явцсан уу? Юу харагдав нүдэнд нь? Одоо сайхан би сая ирээд юу явлаа морь зөр үзээд сайхан одоо сайхан нэг хэдэн цаг сайхан агаарт гарсан. Тэгээд ерөөсө хөдөө байгаль агаар ингээл харагдчихлаа. Зуны сайхан цаг. Монголдо шинэлж амжихгүй яхаа жоохон харан байна уу? Харан байна. Тэнт ажлыг жоохон зохицуулж болохгүй юу ер нь? Нөгөө нэг 11-ний хүүхдийн тэмцээн маань сэтгэл одоо ирээд би сая хэлсэн нь ирээд хойж үе бэлтгэхийн тулд одоо Япон хүүхч ялгаагүй, Монгол хүүхч ялгаагүй. Бас бэлтгэх нь аврах хүний үүрэг юм болоо гэж асуудаг. Тэр утгаараа одоо 3 дахь удаага ингээд тэмцээн маань зохион байгуулж авч ирээ. Сэтгэлээд үлдэхгээл энэ. Үлдэхгээл байдаг. Тэгээ тэнд нэг том юм байгаад байдаг. Тэгэлгүй яах вэ? Яг одоо сумод хүч үзэж байгаа. Багаас нь чамаагүй одоо эхэлж байгаа залуучууд маань хичнээн залуу. 28 залуу бүх байна да. Насны хувьд ямар вэ? За хамгийн залуу бүх нь одоо 17-8 та хүүхдүүд байгаа. Одоо бас тэднийг бас хараад байж байна. Биднээс халааг авах бол бас гоёдж байгаа. Тань шиг 15-тай очиж ирсэн тэр үеийн санагдуулахаар хүүхдүүд их байна. Оо байлгүй яхаа. Бага. 6 сарын дараа ах нь харнаа гэж хэлэхгүй юу? Тэ гордол энэ да тий хурдан шиг одоо биднээс халааг аваад ард түмнээ баярлуулаа гэсэн төсөл бодол байна. Араас нь авраг гараад ирлээ. Дараагийн цолтнууд ер нь юу харагдаж байна? За сая дээд зиндан гэж байдаг. Тэнд манай Монголын бас залуу бүх төрүүлсэн. За тэрийг өхийг бас их сайн харж байгаа. За дараа одоо энэ 3 сарын бошоогоос дээд зиндан яаж барилдах вэ гэдэг бас Монголын ард түмэн болно. Одоо дээр цолтоо байгаа биднээс бас их сонирхож харна гэдэг харж байгаа тий. Сум бол нэг сар өнжөөд 15 хоног барилддаг шүү дээ. Тэр хооронд магадгүй тэр энэ уламжлал эртээр үеэсээ л байж ирсэн болов тэр магадгүй дундах тэр 45 хоног нэг бэлтгэл сургалтанд зориулагдсан байдаг юм болоо яа. Бидээс ерөөс амар завгүй байдаг шүү дээ. Тий. Одоо хаврын зууны намрын өвлийн тойргийн барилда ингээл одоо Япон 47 аймагтэй тэр 47 аймагаараа ингээ хисчихдээ. Тэгэл яг башаа дээр очиж таарна. Өнөөдөр 2 сар болон 6 сард бид бас тойргийн барилдаан байдгүй. Бас нэг жоохон бас чөлөө аваад их орондоо ирсэн. Тэгээ 6 сард Москвад бас тойргийн барилдаантай гэж сонссон. Тэгэл тийм л завгүй хүмүүс байдаг. Тэгэхээр ч одоо түрүүн хэлдэг чинь тийм завгүй хүмүүс чинь энд ирэхлээр чинь Монгол хүнтэйгээ үерхэл мөйгөл байхгүй болчиход байгаа шүү дээ. За түрүүний нэг тайлбар бас энд явлаа шүү. Таны бас дэлхийн хэмжээний сайхан хүмүүстэй ахуулсан гэрэл зургуудыг би хардсан. Тэр Сильвестр Сталлоныг үргэжсэн. Тэр уулзалтын дурсамжийг яриад. Мань хүн чинь бас өөрөө бас тулааны спортод сонирхолтой байна. Тэгээд одоо Тайху авар гэж хүн одоо Японы сумгийн одоо төрүүлсэн мөхөр хамгийн том рекорд 32 төр байдаг.
тэрийн дараалал нь одоо 31 төр авсан Чона Хужи гэж авраг байдаг. За тэр аврагтай одоо эд барилж явах үед мань хүн уулзаж ингэж нөхөрлж байсан юм байлээ. За тэгээд мань хүн яг Японд өөрийнх нь нэг одоо киноныхаа нээлтээр ирээд тэр үеэрээ бас цаг зав гаргаж сумо бөх үзэж яг тэр одоо үед агшинд яг тэр одоо дөнгө төрүүлж явж исэн. Тэгээ мань хүнтэй ингээд цагаан танилцаа гар бараа хөрөг зэрэг авахулж исэн. Багада Рокиг нь үзчихсэн үү? Роки үзлгүй яах вэ? Тий. Тэр дурсамж. Тэгээд зурагтаар их л том хүн харагдаад шүү дээ. Их жоохон юм билээ. Жоохон. Тавал зүгээр ингээд сипгээл үргэлж. Ингээд өргөцсөн шүү дээ. За тэгээд таны хувьд бас Монголдо скэн хугацаанд ирээд буцахтаа миний урилгыг хүлээн авч бас энэ бол ард түмэндээ үзүүлж байгаа хүндэтгэл гэж ойлгож байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Тэгээ миний хувьд сэтгүүлчийнхаа хувьар зочид одоо UBS-ийн сайна сайнагийн нэвтрүүлэгт нэг орж илээ гэд дурсамж үлдээсэ гэдэг үүднээс сайна сайна гэд бичгтээ үзэг тэмдэглэлийн дэвтэртэй. Спортын хүн тэмдэглэлийн дэвтэр үзгийг яаж ашигладгийг би мэдэхгүй. Таны хувьд бол мэдээж ашигладаг бах. Ямар нэг үнцэнтэй зүйл нь бичигдэж үлдвэл миний бэлэгний үнц нь оршноо. За. Нэвтрүүлгийнхаа сүүлийн орныг бас танд нээлттэй үлдээж байна. Одоо сар шин бас болох гэж байна. Тий. Үзэгч олон би бол нэг одоо бас нэг юмыг ялан, дээлэн, давн, чадан тэр рекордыг эвдэнэ гэж ярих их дурггүй. Одоо миний өмнө байгаа одоо рекорд гэх юм бол одоо Сумугийн холбооны ерөнхийлөгчийн одоо 24 дахь төрөв. За манай 68 дахь аварга Асан ширээ аваргын 25 дахь төрөв. Энэ хоёр төрөв бол одоо ойрхон ирсэн байна. За энэ хоёр төрөнд одоо аль болох одоо зэрэгцэж ойрхон очих юмсан гэсэн одоо энэ жилийн одоо миний одоо спортын одоо зорилго байгаа. Тэгээд тэрийг одоо би та бүхэнд хэлмээр байна. Тэгээд одоо ирж байгаа тий усан могоо жилдээ Монголын ард түмэнд одоо эрүүл инхэл одоо байгаасай. Тэгээд аз жаргал одоо бүхэл сайн сайхан бүхнийг одоо өгсөн ярэ гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Нөгөө монголчууд чинь тэгж ярьдаг штэ. Аливаа тэмцээн уралдаан спортод за бүх ярилцж байгаа хүүгийнхаа захыг мушгина гэж ярьдаг штэ. Тэгээд олон монголчууд нь таныг болон тантай хамт тэр дивжэнэ зодголж байгаа одоо бүгчүүдийнхаа захыг бүгдээрээ мушгаад хүлээж идэг юм шүү. Та бүхэнд спортын амжилт хүсье. Та бүхэнд биднийг дэмжиж байгаад маш их баяртай байдаг шүү. Одоо намайг биш шүү, бид нарыг шүү. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр сайн ток шоуны энэ оройн зочин Монгол Улсын гавьяа тамирчин мэргэжлийн сумма бүхийн 60 сэтгэх авраг хагхуу даваа жаргал байлаа. Тэгээд үзэгч та бүхэнд бидний ярилцлагаас үзүүштэй санагдсан бол энэ нэвтрүүлгийг хөтлөн суугаа сэтгүүлч миний ажил мэргэжлийн үнцэн авах юм аа. Үзэгч та бүхэн гэр бүлийнхээ халуун дулаан урайлсгалд аятаа тухтай сайхан амраарай баяртай үзэгч.